За их хурлын дарга энгийн сайд их хурлын гишүүдийн энэ өдрийн амар амгалан айлтгал мэдлээ. За бид энэ өнөөдөр бол их тийм түүхэн шийдвэр гаргах чинь гэдгийг их хурлын гишүүд маань бүгд хэлж байна. Мэжэрэг их хурлаас гарсан шийдвэр болгон түүхэн байдаг баг. Гэхдээ энэ шийдвэр бол бас онцгой түүхэн шийдвэрүүдийн нэг ус болж байна гэж ойлгож байна. 70 жилийн дараа Монгол Улсын эдийн засгийг дэлхийн эдийн засгтай интеграчлах чиглэл томоохон бас алхам болж байна гэж ойлгож байгаа учраас энэ шийдвэрийг за энэ одоо хуулийн төслийг бол бүрэн дэмжиж байна гэдгийг илэрхийлээ. Зарим нэг тоо хэлмээр байна. Бид ер нь одоо урд төрш маань ямар төвчний эдийн засаг вэ гэдгийг бүгд хэлдэг. Гэтэ энэ тоог бол зарим тохиолдолд байнга санаж байгаа хэвээр. Хятад эдийн засаг одоо 2023 оны гүйцэтгэлээр 1.9 их найд байсан. Америк доллар байсан. За энэ бол дэлхийн эдийн засгийн 18-аас 19%. 24 оны гүйцэтгэл одоо сая 2 сард гарсан байна. Энэ 20 их найд Америк доллар бол гарчихсан явж байгаа. Тэр би төдий хэмжээний одоо эдийн засгтаа интеграчлагдах буюу одоо нэгдэх энэ холболт хийх боломжийг энэ төмөр замын холболтоор хийж байгаа гэдэг үтнээс энэ хэлцээр бол маш онцгой ач холбогдолтой гэдгийг бас тэмдэглэх ёстой. Тэрнээс гадна энэ дан ганц бол хятад эдийн засгтай биш. Бид зүүн өмнөд Азийн эдийн засгийг тоогоор наваад үзэх юм бол 3.7 их найд Америк доллар. Ийм эдийн засгтаа бид бас холбогдох цаашны холболтуудын бас одоо ихний алхам болж байна гэж ойлгож байгаа. Бид бол бүрэн холбогдож чадахгүй байгаадыг бол хүлээмжшүүрдэг мэддэг шүү дээ. Шин зэрэглэлийн бодлогыг одоо боловсруулж авах үед бол нэг онцгой зүйл яригджсэн. Тэр нь юу гэхээр зэрэг бид бол эдийн засгаа ер нь дэлхийн эдийн засгтай холбох гол үндсэн холболтын гарцууд болсон төмөр зам, автц зам, за бусад одоо тээвэр болон логистикийн хувьд бол бид бол тийм сул талтай байна гэдгийг л ойлгосон. Сорилт байсан. Энийг давах үүднээс хийсэн энэ одоо ажлууд буюу төрийн одоо бодлого шийдвэрийн доктортой болон залгам чанарын бас гол одоо нэг илэрхийл болж байна гэдэг үүднээс энийг бол гарцаа авахд дэмжих ёстой. Төв Азийн эдийн засаг 460 тэрбум Америк доллар. Энэ эдийн засгтай бид холбогдно гэдэг талаас нь бас энийг онцгой ач холбогдолтой гэдгийг бол тэмдэглэмээр байна. Монгол Улсын ерөнхий сайд Пакистанд одоо ажил хийсэн. Одоо өнгөрсөн хугацаанд тухайн үед бол Пакистан Хятадтай эдийн засгийн холбох чиглэлээр хүсбэ зам одоо санаачлахын өрөөнд яаж ажиллаж байгааг бол өөрөө бол бидэнд бас хуваалцж хэлсэн. Энэ үднэс наваад үзэх юм бол их чухал байна гэж байна. За би хоёр асуулт асууя. Эхний асуулт дарчхан сайдаас одоо асуулт юм байна. Энэ одоо хэлцээрийг бид бол саяны эдийн засгийн болон тээвэр логистикийн за олон улсын худалдааны хувьд за Монгол улсын одоо гадаад худалдааны хувьд чөлбөгтэй гэдгийг нь ойлгож байна. Дэлхийн нийтийн хэмжээнд за бүсийн хэмжээнд томоохон санаачлага та мэдж байгаа бүс ба зам санаачлага. Энэ одоо холболтууд хийгснээр бид энэ бүс ба санаачлагд нэгдэх ийм боломж хэр нэгдэх вэ гэдэг эхний нэг асуулт байна. За хоёр дахь асуулт бол Дэлгэр сайхан сайдаас. Дэлгэр сайхан сайд одоо бид бол тээвэр олон улсын тээвэр логистикийн нэг ялангуяа Евразийн тээвэр логистикийн шинэ одоо альтернатив хувилбар гарч ирсэн. Тэр нь бол одоо дундын коридор буюу одоо middle коридор. Энэ одоо дундын коридор руу нэгдэх боломжийг энэ олох уу гэдэг ийм асуулт байна. За гурав дахь асуулт бол ер нь бидэнд бол Дэлгэр сайхан сайдаас ахиад энэ одоо холболтууд цаашдаа бид далайн шин одоо боомт руу холбогдох, далайн шин боомттой одоо холбогдож эдийн засгийн хувьд бол дэлхийн эдийн засгтай интеграчлагдах буюу нэгдэх энэ боломжийг бас хэр нээх вэ гэсэн ийм асуулт байна. Баярлалаа. За Зүлхбаатар гишүүний асуултанд хариулъя. За энэ төмөр зам холбогдсноор эхний ээлжинд бол таамж одоо энэ өргөн цариг, нарийн цариг хоёр хоёулаа хил дээр одоо ингээд аль альнийхаа улсынхаа төмөр замын царгийг хүлээн зөвшөөрөлцөөд ингээд холбогдож байгаа. За уурхай дээрээс нүүрс ачигдаад өргөн царгаар одоо шууд юу орно? Ганц мод руу ороод ганц мод дээр одоо ачлал буулгалтын терминал дээр шилжин ачлалт хийгдээд нарийн одоо замаар цаашаа явна гэсэн үг. За хоёр дахь нь бол нарийн цариг Монгол руу орж ирээд нүүрс ачаад цаашаа одоо хэлийн боомт орох, далайн боомт орох ийм боломж олцоо бүрдэж байгаа. Тийм учраас цаашдаа бид бол гурван улсын гэрээгээр хамтарсан гэрээгээр хийгдсэн одоо энэ дамжин өнгөрөх тээвэр мөн одоо бус орнуудаас ирж байгаа одоо энэ тээврийг нэмэгдүүлэх энэ бусдын ачаа тээврийг тээвэрлэх ийм боломж олцоог бүрдүүлж өгч байгаа гэдгийг хэлье. За энэ дундын коридор гэж саяны одоо асуулттай бас адил одоо зүйл. Өөрөөр хэлбэл энэ төмөр замыг бид одоо хамтдаа тэгш хэрэгтэйгээр одоо ашиглана гэдэг дээр бол харилцсан одоо тохиролцож байгаа. Өөрөөр хэлбэл цааталтаа байгаа одоо China Energy-гийн замыг бид бас
адилхан тэгш хэрэгтэйгээр одоо ашиглана гэдгээ энэ гэрээг дагсан протокол заасан байгаа гэдгийг хэлье танд. Баярлалаа. За зөвлөхөр сайдын асуултанд товчхон хариулъя. Тэгэхээр хөгжөө гэх юм бол замаа тавил гэдэг үг дэлхийд дээр байдаг. Хаашаа тавих вөхөр зах зээл рүү л тавьж байдаг. Тэгэхээр өнөөдөр одоо дэлхийн түүхэнд бол хуврын газар бол төмөр замаа л тавьдаг. Далаатай ойрхон бол тэгээд далаа дээр л ингээд тээврээ хийдэг. Энэ бол хамгийн хямдхан юм тээвэр байдаг. Тэгээ Монгол улсын хувьд бол харамсалтай нь 70 жилийн дараа ингээд хоёрт гарцаа тавьж байгаа нь маш харамсалтай. Тийм болохоор бид нар асрах боломж алдсанаас үнэн. Гэхдээ сайн зүйл нь бол одоо ингээд хамтарсан засгийн газар үүссэн болохоор бид нар энэ төслийг ингээд тавьж замаа тавьж байгаа. Замаа тавихлаар эн чинь ингээд хятадын зах зээл рүү орж ийн цаашаага ингээд Төв Азийн зах зээл рүү орон дамжаа цаашаага Европын зах зээл рүү гарна шүү дээ. Тэгээ энэ чинь бид нар маш олон жилийн хугацаанд энэ Монгол болон далаад гарцгүй орнуудын ганц бэрхшээл бол тээвэр логистикийн өндөр зардал байна. Ганц боломж нь бол төмөр зам энийг л тавих хэрэгтэй гэд санхүүжилт их ярьдаг байсан, холбоос их ярьдаг байсан. Тэгээд дотоод улс төрөөсөө болоод